Хамгаалах багийн хийх шалгалт багийн бүрэн бүтэн ажиллагаатай эсхийг тодорхойлохын тулд тухайн багийн үйлдвэрлэсэн үйлдвэрийн техникийн засвар үйлчилгээ ашиглалтын зааврын дагуу дурдсан шалгалтуудыг хийж гүйцэтгэнэ. За өмнө 1-р шалгалт, 2-р шалгалт, 3-р шалгалт, байлын шалгалт багтж байгаа. За харуулсан гарахын өмнө Албагс бүр өөрсдийн хариуцсан багийг хүлээж авахын өмнө 1-р шалгалтыг хийж гүйцэтгэх ёстой байгаа. За өнөөдөр дарааллын дагуу та бүхэнд дахин нэг байгаа. За нэгдүгээр ботох үүргэвчийн суурьнд сайтар бэхлэгцэн эсхийг шалгах ёстой. Ботох маань одоо үүргэвчийн суурь гэдэг маань юм байгаа. Үүргэвчийн суурьндаа суус сайтар шалгана, бэхлэгээ шалгана. Ботохонд өндөр даралтын тохиолагч сайтар холбогдсон эсэх гэдэг. За энэ холбогдсон маань энд байна. Энийг шалгана. За 3-р маскны бүрэн бүтэн байдлыг шалгана. Дамжуулах цорго буюу шалгангийг ирж байгаа. Ослын хаалттай эсхийг шалгана. Ослын хаалт маань. За энэ толгойн мөрөвч игэн. За 4-р нь манометрийн заалт маань ангуудынхаа бүрэн бүтэн байдлыг шалгана. Үүргэвч суурьны тогтмол сайн шалгалт үзэж байхгүй бол хаарсан цуурс үед биенээс мултрах гэдэг асуудал үүсэж болно. За гаднаас агаар орж байна. За баг мөрсөн байх үйл буюу байлын шалгалт гэж үгдийн нэлээд байгаа шалгалтыг одоо хий. За 1-р нь багийг мөрсөн байна гэж байна. 2-р нь үүргэвчийн суурийг сайн бэхэлж мөрөвчийг чангална гэж. Энэс хийж байгаа. Мөрөвчийн холбоосыг биенийхээ хэмжээнд тохируулан холбоно гэж хэлсгийг. За дараагийн 2 гараар бүслүүрийг биетэй хариулах тухтай байхаар тохируулан чангална гэж. Бүслүүр гэдэг маань энэсийг хэлж байгаа. Татаад чангалчихна. За ингээд өгөөдөө биед нь таарсан. 11 хөдөлгөөн үргэлж баг хөдлөө татвар өгөөрөнд тохируулан чангална. За дараагийн дугаарт нь маскыг өмсөж хийх шалгалт байгаа. За одоо багийнхаа маскыг өмснө. Гаднаас агаар сорох төхөөрөмжийг ажиллах хэсэгт эргүүлэн тохируулж хийсэн. За дүүрний багийг эрүүндээ тулган өмсөсний дараа бэхлэгээний хүчийг толгойдоо өвлөн. За энэ эсвэл маань байгаа. Хүчийг хоёр талаас жигд татан чангална. Толгойн гол хэсгээр дамсан бүчийг хамгийн сүүлд тохируулан чангална. За энэ гол хэсгээр өвсөн юм байна. Толгойн тохируулан чангалчана. За одоо энэ түүний дараа багныхаа ботхыг нэ. Ботхын авахыг нээж шалгалтаа үүсгэн гүйцэтгэн. Ботхны авахыг айжмаар эргүүлэн бүрнэ. Манометрийн заалтыг нэгтлэн дараагийн дугаарт. Баруун гараараа даралт тохируулагчийг он байдалд буюу энэ он байдалд шилжүүлсэн. Яг даралтаа нэзүүсээс одоо гаднаас агаар орох хэсгийг хааж байна гэсэн үг. Энэ үед нөгөө гараар агаар сорох төхөөрөмжийг эргүүлэн хаана гэж. Нэгэ эргүүлж хагаад агаар сорох төхөөрөмжөө хаачихсан гэсэн үг. Тэгэхээр гаднаас агаар орохгүй болоод уртныхаа агаараар амьсгалж эхэлнэ. За дараагийн дугаарт нь баг доголдолгүй ажиллаж байгаа хэсгийг шалгах хэсэг рүү орно. Маскын агаар хангалттай болох хэсгийг шалгахын тулд хуруугаар шургуулсан маскыг нүрээс хөндөрүүлж. За энэ шуугч чимээ гарч маскын агаар хангалттай болох гэж байна гэдэг асуулт өөртөө мэдрэмжээр татах нэ. Баг химийн ажиллаж байгаа хэсгийг хэд хэдэн удаа гүн амьсгаа авч чадна. Амьсгалд ямар нэгэн хүндрэлгүй байвал баг химийн байна. За ямар нэгэн хүндрэл учрах юм бол багийг ашиглахгүй багны байлын шалгалт ирэхэд ингээд үзүүлж байна. За багны байлын шалгалт бол 1-р шалгалтыг хийж үүсгэсний дараагаар багтаа ажиллах зарим нэг зүйлээр анхаарах. Албагс ерөн цааш нь хичээл сургалтаар авах зүйлсийг танилцуулъя. За маскыг өмсөх үед толгойн гол хэсгээр дамсан бүчийг ерөөд хит чангалж болохгүй. Учир нь энэ маань чангалуурын зөвхөн энэ хэсэгт байгаа. Учираас энийг хит чангалчвал маскын дээд хэсгээрээ зай гарч агаар гарах. За мөн хортгиутаа орох юм хүнөцөл үүсэх учраас энэ дээр анхаарах шаардлагатай. За дараагийн дугаарт нь бортхны хаалтыг одоо огцон хурд нээж хаах асуудал. Энэ дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр зэрэг цаанаас маш өндөр даралтын агаар орж ирж байгаа учраас
За одоо болооны нийлхий дээр байгаа цагирган хаалт гэмтэх юм асуудал гардаг учраас манайхан аль болох болооны нийлхийг аль болох зөөлөн нээж өгөх шаардлагатай. Дараагийн дугаарт нь маск, бортго, бэхлэгээ эдгээр дээр бол номер дугаарыг ижил тавих хэрэгтэй. Бүгдээр нь ижил байх хэрэгтэй. За мөн шагсан агаарын багийг гол болон усан давралтын ажилд бол хийж үүсгөөг бүгдээрээ мэдж байгаа. За багтай ажиллах үед агаарын даралт буурах үе, химийн ажиллагаа алдагдсан үед ослын хаалтыг нээж ажиллуулнаа. За багтай ажиллах үед амьсгал давчлах, толгой өргөх, дотор муухайрах, эвгүй зүйл үнэтгэх зэрэгээр бид өөрсдөө ороод одоо хийж буй ажлаа нэн дээр зогсоож өдөрдөж ударгад илтгэн цэвэр агаарт гарч эмчлийн үзлэгт орох шаардлагатай. За дараагийн дугаарт нь багны эд анги холбоосоор агаар алдж буй болон маскны харах цонх зүсэгдэж урагдах. За наасан бүрхүүл хуул орсон зэргээс харах орчин хязгаарлагдсан үед багийг ашиглахыг хориглоно. Багийг цэвэр агаарт өмсөж тайлна. За багийг шалгах болон цэвэрлэх үед угаалгын бодис, ус гэх мэт ямар нэгэн зүйл эд ангиуд орж гэмтэл үүсэж болзошгүйг анхаарах. Хит их хүчтэй эдэмхий бодисоор агаарын бортгийг цэвэрлэх нь цоорч гэмтээгээд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. За багны хадгалтын тал дээр бол агаарын багийг хэрэглэсний дараа шалгалтыг хийж очиж цэвэрлэх бөгөөд сайтар хатаж хуурай болгосны дараа хадгална. Харах цонхыг тайлж авсны дараа нүүрс маскыг цэвэрлэнэ. Хоосон борттой цэнгэлээгүй багийг хадгалахдаа бортгоны хаалт, даралт тохируулагч дамжуулах цорго зэргийг сайтар хааж хадгална. За хит халуун болон нарны шууд уцгалгүй ердийн сэрүүн нөхцөлд багийг хадгалнаа. За энэ зүйлүүдийг анхаарах шаардлагатай. За амьсгалын аппарат буюу багинд хийж үүсгэх 2 дугаар шалгалт ерөнхийд өргөн дээр тодорхой заагдаагүй боловч 1-2 дугаар шалгалтаа ерөнхийд нь хамааруулаад дахлах дарга удирдагчийн хяналтын дор гүйцэтгэх хэрэгтэй байгаа. Удирдалд 1 удаа хийж үүсгэнэ. Ингээ ерөнхийд нь Эрдэнэбаатар ахлагч ширхэг тайлбарлах уу. За хотын станц хамгаалах багтай гамшиг ослол болон галт төмрийн дуулуун дээр ажиллаж ирээд шалгалтыг хийн, цэвэрлэгийн үйлчлэгийг хийх ёстой. Энэ цэвэрлэгийн дээр одоо бид нэр энэ цэнхэр спирт эмнэлгийн энүүгээр маскыг сайн хийсэн. Хөвөндөө спиртээ сайн шингээж өгөөд гол нь энэ маань хүний эрүүл мэндтэй холбоотой учраас маскны дотор тал болон уушгины амьсгалсан хэсэг шүсвчийг сайн арчиж өгөх ёстой. Мөн харах цонхны ирмэг тойруулан маш сайн цэвэрж явах ёстой. Одоо энэ маань хүний хөлс мөс ялгарна тийм ээ? Маш хөлс ялгаж гарч орж байгаа амьсгалын. Тийм амьсгалын замын өвчин бас дараагийн үед халдах тийм учиртай. Тийм учраас гадна тал, дотор тал, шилний дотор ингээд амьсгалах хэсгийг сайтар цэвэрлэнэ гэж байна. Энэ дээр анхаарах зүйл нь энэ калапон маш нэмхэн байдаг. Энэ аюулгүй болон калапон анхаарч авах хэрэгтэй. За үүний дараа маскыг цэвэрлж дуусаад энэ холбоосыг салгаад энэний битүүмжлийг шалгах хэрэгтэй. За энэ бол ямар нэгэн алдаа байхгүй битүүмжлэн сайн байна. Тийм учраас энийг бол ингээ хаачна. За үүний дараагаар багны энэ хаалтыг нээгээд бид нар болооныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах гэж байна одоо. Ямар нэгэн гамшиг ослол дээр очиод бид нар чинь нэг гаашин сав юм доогоор шүргэх, мөлхөх үйл явдал гардаг учраас болооныг бас гэмтээсэн байна. Унтраах болон аврах ажиллагаа явуулах үед тийм ээ. Энд тэнд юм цохиж оргиж болно. Мэн гэдгийг үзэж шалгаад. За тийм юм байхгүй бол болооноо буцаад босрчихно. За үүний дараагаар өндөр даралтын холбоосуудаа үзэх хэрэгтэй бид нар. За өндөр даралтын холбоосууд ямар нэгэн хөдөлгөөн орсон байна уу гэдгийг сайн шалгаж өгөх хэрэгтэй. Мөн түрүүний нэгдүгээр шалгалтын дээр дурддагч байсан одоо нэг хөөстөө ус сүрхээд ингээд даралтаа нээж байгаа ингэж ерөөхдөө үзчих юм байгаа. Үзэх хэрэгтэй. Энэ үүний дараагаар баг
цэвэрлэгээ хариуцлага хийгдээд дуусны дараагаар багны гэрлэн дохио, дууд дохио манометрийг шалгах хэрэгтэй. Багаа нээгээд за гэрлэн дохио хэвээ ажиллаж байна. Энэ мэн аврагч маань гал руу орсон тохиолдолд хаана явж байна, хаана багны эвдэрлийн талаар зогссонтой холбогдуулж энэгээр шалгаж багны хэсэг ажиллана. Манометрийн зардал бол хэвээ ажиллагаатай байна. За энэний дараа бага боллооно буцааж хаагаад дууд дохиогоо шалгана. Дууд дохио энэ улаан зураас руу манометрийн дарлтын 100 орж ихэд дуурах хэрэгтэй. За дууд дохио маань хэв юм байна. За ингээд манай албаагчдад цаашдаа хот төлөвтөөс хамгаалах баг Синчонг SK680 гэдэг багтаа ажиллахдаа юуг анхаарах вэ гэдэг дээр энэ хоёр зүйл хэлээ. Манай галс нөгч нар объект руу орохдоо энэ хаалтыг зүгээр нэг эргүүлээд зөөлөн эргүүлэхтэй хүчтэй эргүүлснээс болж энэ хунцар идмээ юу наалдагддаг баг. 900. Тийм учраас энийг зүгээр эргүүлээд тулгаад өгдөг. Энэ мань өөрөө хавлахтай учраас зүгээр тулгахад авах маань ч өөрөө хааж идэг. Дараад хоёрдугаарт нь мөрөвчний бүхлгэнүүдийг маш сайн анхаарч байгаа хэрэгтэй. Энэ дээр энд үгжээ өвдөрсөн байлаа гэхэд бага мөлөө ороод юм доогор мөртөг, баг маань биен дээрээс холбирч ундаг. Ийм асуудал гарч ирдэг юм байна. Ингээд ерөнхийдөө багийг шалгаж дуусаад буцааж номерт нөлөөлж гэж өгөхдөө холбогдох бичиг баримт болон баг эзэмшигчийн картн дээр хөтөлтийг буцааж хийж өгөөд шалгалт хийсэн тэмдэглэлээ хөтлөөд гарын хэсгийн зурлаад буцаад хүлээл гэж өгөх хэрэгтэй байна. За энэ дэс товчхон энэ юг яачи. Баг эзэмшигчийн карт гэдэг дүрмэн дээр заагдсан юм төснөгтүүд байгаа. Баг цэнгэлсэн бүртгэл гэдэг. За яа мөн ингээд цэнгэлэх бүрдээ даралтын тэмдэглээд гар үсгэ зураад ангийнхаа дугаарыг тавиад иймэрхүү. За багтаа ажилласан бүртгэл гэдэг бас байх хэрэгтэй. За энэ дэр мөн ингээд ямар гал дээр ажилласан он сар өдөр ажилласан хугацаа, хувийн дугаарууд гарсан хүндрэл бол тэрийг авчин тайлбар дээр нь ийм бүртгэл байна. За байлдааны бол нэгдүгээр шалгалт хийсэн бүртгэл гэдэг. Мөн үсгтээр ийм зайлсхийг хүртэгдэх ёстой ийм дөрвөн төрлийн бичиг баримт байгаа. За үүнд нэмжлэхэд бас 3 дугаар шалгалт гэж заагдсан байгаа. Энийг бол жилд нэг удаа багны ахлах засварчин буюу ангийн даргын удирдлагын хийж үүсгэх ёстой. За энэ шалгалтаар бол багийг бол детачлан буюу бие даан бүрээр нь задлах ёстой тийм ээ. Бүх хэсгийг задлаа цэвэрлээ хариуцгаад за мөн угсрахтаа төрүүл одоо хамгийн сүүлд салах хэсгээс эхлээд ингээд угсраад дуусгах ёстой юм ажиллагаа байгаа учраас энийг дараагийн хичээлүүдээр тайлбарлах болно. За хортын төлөөс хамгаалах багийг багны сүрчний өрөөнд авчирч гамшиг бас галт төмрийн дуулуун дээр ажилласны дараагаар цэнэглэх ёстой байгаа. Энэ цэнэглэгч маань 2014 онд одоо нэгдсэн хангалтаар тавьж өгсөн хамгийн сүүлийн 380-аар ажилдаг ийм бортод цэнэглэх төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмжн дээр анхаарах ёстой зүйлс нь гэхээр манайхан хамаа намаагүй техник багц хэрэгсэлтэй харьцаж байхдаа энэ хавхлагнуудын хаалт энэ маань өндөр даралтыг гаргаж идэг учраас эргээгээд орсон шавхурганы бохрыг болон хий агаарыг буцааж гадагшлуулдаг хавхлагнууд байгаа. Энэ хавхлагнуудыг хүчтэй чангалж одоо энэ дотор нь байдаг юу гэвдэлдэг байгаа. Тийм сайлын кодыг одоо сэтэлдэг байгаа. Энэ дээрээс маш анхаарч зүгээр энийг сайхан тулгаад орхичих хэрэгтэй юм байна. Баг цэнгэлт төхөөрөмж маань 5 минутын хугацаанд 300 бар агаараар нэг болооныг цэнгэлэх чадвартай. Ер нь сүүлийн үед ирсэн хамгийн сайн бүтээгдэхүүн байгаа. За энэ дээр эхлээд баг цэнгэлэхээс өмнө анхаарах зүйлсүүд. За энэ бортод цэнгэлэх төхөөрөмжийн тослогыг үзэх ёстой байгаа. За энэ тослого нь бол болж байна. Энэ тослогыг сар болгон үзлэг хийж сольж явах ёстой.
энэ тослогоо үзсний дараагаар холбох хэрэгслийн бүтэн бүрэн бүтээн байдлыг үзээд за ингээд буцаагаад бид нэр бага одоо цэнгэлнэ. Манай Монгол улсад дутагдaltaй нэг юм байгаа энэ дээр энэ бүх болоонууд баг цэнгэлэх хөрөмжн дээр ирдэг. Манай Монгол улсад Синчон гэдэг багийг өргөн эргэлдэг. Синчон гэдэг багны маань болоон цэнгэлэх хөрөмжнийх нь өөр дөр эрдзуутай гадна дотор талтай эрдзуутай ийм гайхаар холбогддог учраас манай улсад орж ирж байгаа болоон цэнгэлэх хөрөмжүүд маань дандаа гадна тал дээр эрдзуутай ирдэг. Энэ учраас энэ холбох хэрэгслийг бол манайх одоо өөрсдөө зовоолж хийлгсэн байгаа. Энэ хэрэгслээ холбож иж одоо энэ баг цэнгэлэх хөрөмжөөр багаа цэнгэлж байна гэсэн. Залгаад болооноо нээгээд хий гарахгүй ямар нэгэн юм бүрэн бүтэн байгаа учраас бид нар одоо баг цэнгэлэхэд бэлэн болсон байна л гэж үзнэ. Болоон цэнгэлэгчээ. За өнөөдрийн хортлогын хамгаалах эмчилгээний аппарат буюу багийн тээх шалгалтууд болон багтай ажиллахад анхаарах зарим асуудлууд бортол цэнгэлэх хөрөмжийн талаар хичээлийг Цэргийн говийн Улаантүгийн одод болон Алтан газруудад Алтан мөр нутгаар 10 дугаар ангийн багны төсвөрийн өрөөнд тус ангийн багны ахлах засварчин Нярав ахлагч Эрдэнэ хоттой хамтран явууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.